За бүгд сайн байцгаана уу? Хичээл эхлээд 3-7 болцлоо тий. Шинэ оюутнууд маань одоо хуучин болж эхэлж байна тий. Бие бинийгээ таньдаг, мэддэг болоод. За хамтаа эхэзнийхээ үгэнд анхаарал хандуулъя. Хамтаа Евэ номын 4-р бүлгийн 14-өөс 16 дугаар эшлэгийг хамтгаараа. Евэ номын 4-р бүлгийн 14-өөс 16. За би 13 оны онцлогоос унших гэж байна. За хамт уншъя. Иймээс тэнгис залсан агва тэгүүн тахилч болох Бурхны хүү Есүс бидэнд байгаа тул хүлээн авсан бат баймтлий. Учир нь бидэнд байгаа нь бидний мөхслийг өвдөж ис садах тэгүүн тахилч бус хайн нүгэлгүй атлаа бүхий талаа бидэн шиг сойгцсон нэгэн билээ. Тиймд бид хэгчээтэй цагт туслах нэгүслийг олж өсөөлийг хүлээ авахын тулд нэгүслийн хаан сэнд зомгоо очицгоо. Аамен. Хамтаа эзний үг залбирцгаая. Их эзэн бид хамтаа таныхаа үгийн өмнө таны үгийг хүлээ авахын тулд цуглаад байна. Аавын сүнс минь та хөтлөн дагуулж хамтаагаач таны үгийг ойлгохын тулд хүлээ авахын тулд бидний зүрхийг та бэлдэх болтугай гэж гуйж эзэн. Та энэ цагийг хөтлөн дагуулж хамтаагаач. Есүс нэрээр байна. Аамен. Аамен. Ковид болоод өнгөрсөн чинь ковидыг бид бас багаас мартчихлаа тий. Тэгэхээр ковидын үед хичээс дуусахгүй юм шиг санагдчихсан уу? Тий? Тэгээ ковидын үед хүмүүс их айцтай байсан. Тэгээ ковидын үед бодож исэн бодлоо одоо бодохоо ичмээ санагдаж байгаа шүү дээ тий. Янзын айцсууд бидэнд байсан. Тэгээд ялангуяа би энэ ковид гэдэг өвчнөөс нь их айгаагүй л дээ. Гэтэ ковидын ихэнх үед хамгийн хэцүү зөвүүн байсан зүйл нь тий. Ковид болсон хүмүүсийн явсан зам, хийсэн үйл, хэлсэн үг болгоныг нь бүх нийтэд дэлгэсэн тий. Нэг гэр бүлийг үгүй хийгээсэн шүү дээ тий. Тэгээд нөгөө хүний хаана хинтээ уулзсан, ямар ч очдуудлаа явсан усныг нь хөтөл бүх нийтэд Монголын бүх хүн дэлгээсэн. Тий. Нэг Франц ковид яасан чинь кемптэн очоод сатагаа ичээгээл тий хүмүүсийн яг ковидэд үзүүлж байгаа реакшн айгүй хос байсан тий. Тиймээс би ковид авчихвээ гэж айхтаа өвчнөөс нь айхгүй гол нь миний явсан зам болгоныг бүх хүн мэдвэл яана гэж бодчихсон. Яг тэгээд нэг өглөө босоод ковид болсон. Магаас нь би байгаа явсан, хэлсэн, уулзсан бүх хүнийгээ илчлэх хэрэгтэй болсон тий. Яг олон пастыг хүнд нэг нуугаад авах юм байхгүй л гэж бодсон л доо. Гэхдээ л эвгүй тий. Тэгээд яг тийм юм болвол ингээ хэцүү санагдаж байгаа тий. Гэтэ Евэ номын 4-р бүлгийн 13 дахь эшлэлтэй юу гэж хэлж байгаа вэ? Эзний нүднээс юу ч нуугдах боломж байхгүй. Эзний мэлмийн өмнө бүгд ил нүцгэн юм ба гэж хэлж байгаа. Тийм ээ? Тэгээд 14 дахь эшлэлтэй иймээс гэж байгаа. Иймээс гэдэг нь юу гэсэн үг вэ? Эзний өмнө бид ивэл нүцгэн эзнийхээ өмнө бид хийсэн үйл, хэлсэн үг маань тодорхой байгаа. Иймээс тэнгис залсан агва тэгүн тахилч болох Бурхны хүү Есүс бидэнд байгаа тул гэж байна. Бидний хэлсэн үг, хийсэн үйлдэл, амьдсан амьдралд маань эзний өмнө ивэл гэж байна, тий? Өдөөс нэг ханаас хин нэгэн хүн бичлэг хийгээд за нэг reality show боллоод таны амьдралыг өдөөс нэг бичээд бүх нийтэд дэлгэж үзүүлвэл юу болох вэ? Энэ нь бол айдгүй юм аа айгүй тий хэцүү.
Гэтэл бидний бүх амьдралыг бүхэлд нь эзэн мэдж байгаа. Амьдралын маань хинч хэлээгүй зүйлийг. Тиймээс Евэ номын 4-р бүлгийн 12 дахь эшлэлээр юу гэж хэлж байгаа вэ? Бухны үг амьд бөгөөд итгэвтэй. Хоёр талдаа иттэй ямар ч элднээс хусч бөгөөд сэтгэл хийгээс хүнсийг өөмөц хийгээд нугас цөмгийг саллал нэвтлэн одог агаад зүрхний бодолд хийгээд санааг сүүсгэлтэй гэж. Тэгэхээр эзний өмнө бид нүцгэн мэд ивэл байгаа. Бидний хэлсэн үг, хийсэн үйл, амьдсан амьдрал маань эзний өмнө байгаа. Бид бол бусдын өмнө бол нэг янз байж чаддаг. Ер нь хүн болгонд сахуу хинч хэлээгүй нууц гэж байдаг. Бас хэнийг ч битгий мэдээсэ гэсэн нүгэл байдаг. Эзний өмнө болохоор бид бүгд ил байгаа. Тэгэд ил байгаа зогсохгүй эзэн юу гэж хэлж байгаа? Бухны үг нь бидний зүрх сэтгэл, санаа бодол, зүрхний гүнийг гүндэх бодлыг чсэн сүүн илүүлэх чадaltaй гэж. Тиймээс эзний үгдээ ойрхон байх тусам би хинбэ гэдгийг мэдтэн. Хинбэ гэж мэдэх тусам миний зүрхэнд зүвт бис байгаа гэдэг эмзэглэл бий болж эхэлдэг. Цуглаанд яваад удааг байсан чинь цуглаа бүсэнд номлогч номлолжсэн чинь надад юу гэж бодогдсон вэ гэхээр яг манай ихч энэ пастад очиад намайг ховолцстэй гэж бодогдсон. Яг тэгэхээр манай ихч тэр цуглаанд явдаг гэсэн байхгүй юу? Тэгээ ихч маань намайг цуглаанд явуулсан. Тэгээ бүтэн сонсонд яг л миний тухай заагаад байна. Яг л надад хандаа хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ яг ихч намайг ховолцсон байгаа байхгүй юу? Надад чинь яг миний талаар алтаа совьсод гүгцэн мэн гэж бодсон. Эзний үг яг тэгж ажилладаг тий. Хаяа эзний үг бидний хүсээгүйг, сонсхийг, бодохыг хүсээгүй зүйлийг бодогдуулдаг. Библийн сургалт суухаа яг тэгдэг. Библиэтэйгээ дотн байх тусам би хин бэ гэдэгтэйгээ тулхаас гондоо замгүй болцоо тий. Тэгээ эзний өмнө бид нүн өцгөн яг л ковидын үед миний явсан зам хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон Монголын бүх хүнд тайлгнагдсан адилхан. Тэгээ иймээс бидэнд одоо эзэн тэнгис залгасан агва тэгүн тахилж болох Бухны хүү Есүс байгаа. Энд Есүсийг тодорхойлохтой байсан бэхээр нэгт тэнгис залгасан гэсэн. Есүс тэнгис газардах бүх их мэдлийг аваад дээс утсан. Тэгээд эцгийн бааван талд залгасан. Тэгээд цааш нь Евэ номыг гэх юм бол бидний өмнөөс зүүлцлэгч болон тэнд эцгийн бааван талд сууж байгаа гэж хэлж байгаа тийм. Тэгхүү очихдоо Есүс тэгүн тахилж болсон. Гэтэ зүгээр нэг тэгүн тахилж болсон. Агва тэгүн тахилж болгож Бухны хажуу талд очсон гэж хэлж байгаа. Тэгээд Есүсийн байсуун нь Бухны хүү гэсэн байсуундаа байгаа. Тул хүлээн зөвшөөрсөн итгэлээ бат баримтлаа гэж хэлж байгаа. Бидний итгэлийн амьдралын цаг үедэд хаяахан би яг юу хийгээд байна? Би юу зохистой өнөө? Би цуглааны үйлчлэх хин юм бэ? Би цуглааны хончлын үйлчлэг хийдэг хин, би номлодог хин. Яг үнэндээ би бол зогсгүйстэй гэсэн тийм нэг имзэглэл байдаг. Тэгээд тийм зөвсөлтний өвдөлтөөс болоод бидээс хаяа зогсож байгаа, хийж байгаа зүйлээсээ хойсныг алхмаас байдаг. За болий. Надаас илүү нь хийх, надаас мундаг нь үлдэг, надаас илүү зөвхт нь зогсох ёстой байх. Тиймээс Евэ номын 4-р бүлгийн 1-р эшлэл эхлэхдээ гэж байгаа. Инхлээд түүний амлалтанд амлалт байгаа учраас та нар хэн нэг нь өөргөө түүнд хүсэнгүй гэс санахгүй гэдгээс болгоомжлол гэж байгаа. Имээцгээ гэж байгаа.
тэр зүйл очиж чадсангүй дээ гэж дотоод хүндээ хэлэхээсээ имэжхийг хэлж байгаа. Би авч чадсангүй дээ. Би нийцсэнгүй дээ. Би тэнцсэнгүй дээ. Би зохистой бисэн бисүү. Би хийм дээ. Юу н би бохон битгээл бусдад таалагдахгүй шүү дээ. Яг үүндээ бидний зөвхний гүний гүнтгийг ил гаргах юм бол би бусдад битгээл өөртөө ч таалагдахгүй. Би тэгээд цуглааны пастор хонцон удирдагч айлсгаар ахлагч Библийн сургуулийн оюутан гэд яг үүндээ би Бурхны өмнө хинч биш зогсгүй юмсан. Би юу хийгээд байгаа юм бэ гэдэг эмзэглэл хаяахан хүмүүсийн амьдралд бий болдог. Тэгээ тийм юм бодохоо амьдралдаа нэг гомдол моос юмсэх их яах гэдэг эзэнтэй ч гомцмоор юмсэх яг яахаа мэдхий болцдог юм байдаг тий. Тэгээ ялангуяа нөгөө нэг цуглааны үйлчлдэг цуглааны Библийн сургуулийн оюутан, Библийн сургуулийн багш, пастор, удирдагч гэх тусам би зөвхөө бусдын өмнө илчлэхэд улам ич болдог. Тэгэл дотоод зүгсэлтэй нуугаал би бусдын өмнө хэн байх вэ гэдэгтээ анхаалаа бүх фокус маань байгаа л тэгэл би бусдын хувьд хэн бэ гэдэг зүйл маань намайг нэг л мэдхэд зүжигдсэн юмсэг. Яг нэг мэдхэд яг дотоод зүгсэлээ өнгийгөө тагангууд мөнх л доо чи яг үндэ ийм шүү дээ. Чиний байгаач энэ ахгүй юу? Чи эзэн таалагдах уу гэж асуумаа амьдралууд бидний амьдралаар чухалч эхэлдэг. Тиймээс Еврей номын бичигч үзэг хэлж байгаа хэрэг. Иймээс тэнгиж залсан агва тэгүүн тахилц болох Бурхны хүү Есүс бидэнд байгаа. Бидэнд байгаа. Тул хүлээн зөвсөөдөг итгэлээ бат баймталцгаая гэж. Нөгөө нь хүлээж авдаг, хүлээн зөвсөөж тааж байгаа зүйлдээ бат зогсоё гэж хэлж байгаа. Дөрөвдүгээр бүлгийн 1-р эшлэлд юу гэж хэллээ? Түүнд хүссэнгүйгээс санах хий гэдгээс имээч гэж. Нэг бол дотоод миний зүстгэл би хүнтэй маань зөсөлдөд, оюун бодолтой маань зөсөлдөд. Тэгээ эзнийхээ өмнө би зогсгүй, би түүнд хүрэх боломжгүй гэдгээс болоод унахүй гэдгээс болгоомжлож байгаа. Тиймээс Библийн үсэлдэг те зогсвэн гэж бодох үе те унцхүй гэж болгоомжлоо гэж байна те. Гэхдээ бид энэ итгэлийг бат байвтлаад алхах салтгааны юу юм? Бидэнд Есүс байгаа. Тэгээ Есүс нь агва тэгэн тохилж Бурхны хүү. Тэгээ Есүс байгаа. Тэнгис залсан Есүс байгаа учраас бид зогсох ёстой гэж байгаа тийм. Тэгээ цааш авах юм бол гэж байгаа. Учир нь бидэнд байгаа нь бидний мөхслийг өвдөж ис цадах тэгүүн тахилж бус. Харин нүгэлгүй бодлоо бүхий л талаа бидэн шиг сойгцсон нэгэн билээ гэж. Есүс бидний мөхс байдлыг ойлгохгүй. Миний мөхс байдлыг мэдэхгүй, миний мөхс байдлыг өвдөж ис цадах тийм тэгүүн тахилж биш гэж байгаа. Есүс Бурхан тийм ээ. Бохоочоос тэр нүглийн талаар юу ч мэдэхгүй. Нүглийн талаар юу ч мэдэхгүй. Яг л түнд нүгэлт мөн санаа огт байхгүй. Харин Есүс хүн болсон. Хүн болоод энэ дэлхийд амьдрах хугацаанд хүний амс болох бүхнийг амссан. Тэр муу сүнсэнд сойгдож үтсэн. Тэр муу хүмүүс гүтгэгдэж үтсэн. Атаахал зэвүүцлийн дундаа алхаж үтсэн. Тэр хүмүүсийн үзэн яталтыг амс үтсэн.
Тэгээ өлсөж үдсэн, ядаж үдсэн хүний амьдралд байдаг бүхий л зовлонлуудыг Есүс мэднэ. Тиймээс энд юу гэж хэлж байгаа вэ? Нүгэлгүй батлаа соогдож. Тэгээд тэхүү нүглийг ялан дийлсэн нэг нь бидний зүрхний гүний гүнхийг ойлгодог нэг гэж хэлж байгаа. Миний зүрхний гүнд яг нэг ковидын үед би илчлэгчгүй гэж айж байгаатай адилхан илчлэгчгүй гэдэг айдас байдаг. Тэгээд тий айдсыг эзэн мэднэ. Есүс мэдж байгаа. Яг тэгвэл Есүс энд хэлэхдээ түүний мэлмийн өмнө бид ил бөгөөд нүцгэн гэж хэлсэн. Та хідэн давхай байсгийн подволд нүгэл үлдсэн хамаагүй тий. Хиснэн зузаан зүйлээ худсанчсан эзний өмнө бид ивэл. Тиймээс эзэн таныг мэдж байгаа, намайг мэдж байгаа. Тэгээд намайг угаасаа тэнцэхгүй гэдгийг мэднэ. Таалагдахгүй гэдгийг мэднэ. Би яг хувийнхээ хувьд эзнийхээ өмнө тийм таалагдах хууц хүн биш л дээ. Бурхан таалагдахын үтгэл танд ч таалагдахгүй. Танд таалагдахын үтгэл би яг өөрийнхөө дотоод мөн санаатаа өөртөө таалагддаг. Хан Есүс мэднэ. Есүс бүгдийг мэдж байгаа. Тэгээд тэр бидний мөхслийг ойлгодог. Намайг нүгэлтэй байхад, намайг гэмтэн байхад эзэн дуудсан. Тэгээд би гэмсэлтэйг эзний өмнө хүсээд эзэн минь таны төлөө амьдъя гэж хэлсэн. Гэтэ түүнээс хойш амьдралд маань олон удаа уналт босолт байгаа. Хань эзэн бүгдийг мэдж байгаа. Тэгээс тэс хоогцсон нэг нь тийм бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олж өсөөлийг хүлээн авахын тулд түүний нэгүслийн хаан сэнтийн өмнө очиж байгаа гэж хэлж байгаа. Яг тийм үед яг дотоод зүрх сэтгэлтэйгээ зөөсөлдөх үед дотоод мөн санаа хаах үедээ өөрийнхөө гим нүглийг олж хаах үедээ өөрийгөө зогсгүй гэж мэдэх үед би үндэ энд байх ёсгүй байна гэж бодогдох үед яг тийм үед эзний нэгүслийг олж түүний өсөөлийг хүлээн авахын тулд түүний хаансын төлөө очиж байгаа гэж хэлж байгаа. Гэхдээ ингэж очихдаа яаж очих ёстой гэсэн бэ? Зогтойгоо түүний хаансын төлөө очих. Магадгүй та одоо оюутан байна. Төгсөө та цуглаанаа ахлагсуулж магадгүй, пастор болж магадгүй, бас Библийн багш удирдагч болж магадгүй. Явах тусам хүний зүрх яадаг гэхээр түүний нэгүслийн өсөөл болоод авалын тэр бойхоос холдож эхэлдэг. Энэ үйлчлэл амьдралын маань хийж байгаа зүйлс миний байсуу би хинбэ гэдэг тодорхойлтууд маань яг түүний нэгүслийн хаансантын өмнө очиход маань цаад болж эхэлдэг. Яг л зүгээр өөгөө илчлээд хэлэхээсээ имэж эхэлдэг. Хан түүний нэгүслийг авахын тулд түүний өсөөлийг хүйтгэхийн тулд бидэнд ганцхан зам байгаа. Түүний нэгүслийн хаан сэнтэлөө очих. Тэгээд түүний нэгүслийн хаан сэнтийн өмнө очих үед бидэнд юу өгөгдөг вэ гэвэл нэгүслийг олж өсөөлийг хүлээн авах болно гэж хэлсэн. Өнгөрсөн 7 сард би яг энэ тухай бодсон. Яг эзнийхээ өмнө би гомдолж эхэлсэн. Тэгээд за эзэн минь яг миний дотоод хүнийг харах юм бол танд итгэл бус таалагдахгүй байна болио. Тэгээд эзэн яг энэ үгийг надад сануулсан.
Бидний амьдралд хэрэгцээтэй цагт нь түүний нэгүслийг болоод өсөөлийг авахын тулд түүний хаан синтэлөө очих зүрх зөрөгтэй байх хэрэгтэй. Тэгээд түүний хаан синтийн өмнө очиод би байгаагаа уудлах үед, түүний өмнө зүрхээ нээх үед, дотоод хүнээ хуваалцах үед Есүс хэлсэн те миний мөхсдлийг ойлгодог тийм эзэн маань бидний дээр нэгүслээ өсөөлөө болгодог. Есүс хожим нь үүлэндээ залгаж үзээд бүх хүн төрөлхтнийг өмнө хаан синтээ суун, тийм ээ? За энэ үед бид яах вэ? Хэлсэн үг, хийлсэн үйл, бодсон бодлынхон төлөө тайлагнах болно. Тэнгүүд хүмүүст яана гэж бодогддог. Гэтэ энэ нэгүслийн хаан синтээ биднээс Христ итгэж бидний хувьд ялын тавцсан биш, харин сагнлын тавцсан байх болно. Яагад гэвэл Есүс тэнцээ ичхийн баавн талд биднийг өмгөөлөн сууцгаа. Тэгээ бидний бүхий л мөхсдлийг мэддэг бөгөөд түүний хаан синтийг нэгүслийн хаан синтийг хэлсэн. Тэгээ хаан синтийн өмнө очих үед түүний хаан синтийн өмнө очиод би өөрхөн зүрхийг уудлах үед эзэн бидэнд туслахад бэлэн байдаг. Тиймээс би та бүдийг ятгах байна. Библи сурах тусмаа зүрхээ зөөлөн байлгаач. Библиэд ойрхон байх тусмаа түүний хаан синтэлүү нэгүслийн хаан синтэлүү төхөж очооч. Түүнд үйлчлэх тусмаа түүнд үйлчлэдэд таны байсуу бэгчих тусам та пастор болно уу, өдөртөгч болно уу, багш болно уу, таны байсуу улам өсөх тусам түүний хаан синтийн нэгүслийн хаан синтийн өмнө зогсохгүй бол бидний зүрх биднийг ялж эхэлдэг. Бидний зүрх ялаж эхлэх үед муу нэгэн биднийг ялж эхэлдэг. Муу нэгэн яллаад эхлэх үед бидний үйлчилж байгаа үйлчлэл, хийж байгаа зүйлс, үйлж байгаа үйлдэл маань эзний өмнө гимтэй юмсэг, ялтай юмсэг, зогсгүй юмсэг санагдаж эхэлдэг. Харин энэ үед хэрэгтэй цагт нь туслах нэгүслийг олж өсөөлийг хүлээн авахын тулд түүний хаан сэн зомго очицгоё гэж хэлсэн. Хамтаа их эзнийхээ өмнө залбирцгаая. Их эзэн таны хаан синтийн өмнө, таны нэгүслийн хаан синтийн өмнө би нүүн нүцгэн ивэл зүрхнийхээ гүний гүндэх зүйлсээ аваад очиж байна. Та нэгүслээ өсөөлөө надад өгөөч гэж хамтаа залбирцгаая.